lived through much, and now I think I have found what is needed for happiness. Кристофер Маккенлис гэх бодит хүний намтраас сэтгэлэн бүтээсэн 2007 оны Into the Wild кино нь нийгмийн олон асуудлыг хөндөдөгч, голчлон өнөөгийн нийгмийн хэмлэлээр бий болгосон үнцэн хүлээлтээ сангижирч эцэг их, найз нөхөд нийгмийн хүлээсэн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөн өөрийн хүсэл, итгэл үнэмшлэр амьдрах тухай санааг илэрхийлэх зорьсон бөгөөд энэ мессежж маш амжилттай хүргэж чадсан бүтээл юм. Ингээд дахины гайхалтай бүтээлийг та бүхэндээ товчлон ярьж хүргэх гэж байна. Киногоо заавал бүр нэхэр нь олж үзхийг хүсээд бичлэгээ эхлүүлцгээе. Кино эхлэхэд Аляскийн эзэнгүү зэлүүд газар үргэвч төдийхөнтэй ирж байгаа энэхүү залууг Кристофер Джонсон Маккенлис гэдэг. Үүнээс цааш Крис гэдээ дуудаад явна. Тэрээр гол гатал нь жижиг амтан нагнаж, гал түл нь хоолой болгож идэж, хувцас хатааж, зэрлэг байгалыг шигтэнэ. Энэхүү хэсэг нь үгээр тайлбарлахыг аргагүй. Яг очисон хүндээ бол ямар мэдрэмж өгч байгааг нь төсөөлөх нь аргагүй. Ийхүү хэрээр гэр хийн хизээр дэр хийж явхдаа тэрээр яг л өөртөө зориулаад бурхнаас өгчгсөн үг гэлтэй дотор хүн амьдарч байсан нэг нь автобус олоод түүнийгээ мэж бас хэмээн нэрлэдэг. Крис автобус доторх хэд огшлыг заримыг нь шатааж, заримыг нь ашиглан тогтчолно. Гал дүлж дулаацсан, цас хайлуулж хоол ундаа болгож идэнэ. Яг л өмнө хүмүүс хэрхэн наж дурдаг байсан шиг. Зөвхөн хүн амьдрахын шаардлагатай зүйлс өөр юу ч байхгүй. Тэрээр нэгэн модон банер олж түүн дээрээ инхөө сийлж эхэлнэ. Тэр 2 жил аялсан. Тэжээвэр амтэн, усан сан, утасгүй, тамхич байхгүй. Төгс хэрэгчлөө. Адал явдал хайгч, аимшиггүй аялагч. Тэрний гэр бол зам. 2 жил хайсны эцэст би жинхэнэ гэрээ олж чадлаа. Одоо жинхэнэ тулаан эхэлнэ. Худал хуурмгийн эсрэг тулаан. Би өөрийн дотоод ертөнцид хавьсгал хийн. Соёл иргэншлийн нөлөөнд хордохгүй тулд тэр явсан юм. Ганцаараа аялсан гол зорилго нь эзгүүхээр очих. Александр Супертрамп 1992 оны 5 дугаар сар. Ийхүү киноны үзэгдэл салхитоход 2 жилийн өмнөхийг харуулах ба Крис Эмори их сургуулийг төгсөж байгаа хэсэг рүү шилждэг. Кристофер Джонсон Маккенлис. Энд аав минь зогсож байна. Харин энд ээж минь. Гартаа хэдэн ном барьсан бөгөөд тэд сургуулаа төгсөж байна. Бас гэрлэх гэж байна. Тэд хүүхдүүд болохоор юу ч мэдэхгүй. Гим хоргүй цагаахан. Болцгоо гэж би тэдэнд хэлмээр байна. Ээж аав тохирохгүй. Аавч ээж тохирохгүй. Та нар юу хийж байгаагаа төсөөлөгчгүй байна. Та нар хүүхдүүдийг зовоох гэж байна. Та нар зовлонгийнхаа үрийг тарих гэж байна. Та нар өөхөх гэж байна. Би тэр цаг үед очиж тэгж хэлмээр байна. Хийх гэснээ хийцгээе гэж. Крисийнхээ өгүүлсэн тэмдэглэл ч юм уу, ном шиг зүйлээ дүүдээ өгнө. Аав ээж нь тэднийг ресторан дотроос ажиглан сууна. Яагаад Каринаар бариулсан юм бол чамайг тайзар үсэрч гарахыг хараад ямар их сандарваа. Баяр хүргэе. Том алхам шүү. Жоржид машин барив та. Яагаад болохгүй ч. Үнэмлэх авсан мужтал машин барьж олдгийг мэдэхгүй юу? Энэ оноо Харвардд ороход хүрэх байх. Крис ашгүй дээ. Их сайн байна. Төлбөрөөсөө хэдийг хэмнсэн. Яг $24,500 68 цент. Ээж ааваар чинь тэр сургуульд оруулах их баярлана шүү. Юу гэдэг вүлээ? Тий. Хүүгээ уламжлалт амжилтын замаар алхуулахыг хүсдэг. Аавч хоёр нийгэмд өөрсдийн байр суурь олсон нэр төрийг эрхэмлдэг хүмүүс байдаг. Ялангуяа аав нь нилээд бас жоромтой, хатуу хүн шиг харагддаг. Тэд хүүгээ төгсөлтийн баяр гэж шин машин авч өгөхөр болсон гэхэд Кристийн тиймч таалагддаггүй. Шин машинаар яах юм? Энэ машин сайн машин. Та нар намайг тансаг зүйл дуртай гэж санаа юу? Эсвэл хуршүүдэд гайхуулах гээ юу? Надад юу ч хэрэггүй. Баярлалаа. Би юу ч авахгүй. Крис ганцаараа амьдрахаар шийдэж өөрийн тасан дэх $24,000 хандивлаад паспорт, банкны карт зэрэг бичих баримтаа цөмийн ажиллаж орхиод машинаа өнө нь хааш ажим давхиж оддог. Нэгдүгээр бүлэг. Та нар юу гэж орж болохоо өөрсдөө мэд. Миний хувьд энэ бүлгийг миний дахинд хүрэлгэж орж болно. Тэрээр өрнийг чиглэн давхиж, эр хүний жаргал эзгүүхээр гэсээр нар шинхээ алтад буудлаж, машинтаа унтаж байхад нь хүчтэй хатар орж, үерөөсөн золтож хөвчөгдөхгүй. Маргааш өглөө нь машинаа орхиж, үлдсэн бэлэн мөнгөө бүгдийг шатааж орхиод үүргэвчээ өрн цааш явдаг. 1990 оны 6 дугаар сар, Аризона, Миднор. Манай хүн ч хэрэгжүүлэлтэд гойлгочин болж, хаан ч юм усанд орж, өөрийгөө цэвэрлээд, өөртөө Александр Супертрамп гэх нэрийг өгнө, цааш замаа үргэлжлүүлнэ. 6 дугаар сар гэхэд их сургуулиас нь түүний дүнг ирүүлж, ихэнх хичээлдээ ээлд үнэтэй төгсөж, аав ээж нь ч баярлах нь аргагүй. Гэтэл 7 дугаар сарын сүүл гэхэд түүнээс ямар ч хэл сураг гараагүй тул аав ээж нь Атлантад очиж гинтийн бэлэг барихаар шийдэж. Гэвч тэд хаалга мөргөж Крис байхгүй байх нь тодорхой шүү дээ. Крисийн хувьд коллежид байх 4 жилийн хугацаанд түүнд яг л там шиг санагдаж аав ээжийнхээ халамжинд байхаас залхсан тэрээр
яг л уяанаас алдуурсан нохой шиг дүүлэн яваа билээ. 1990 он 8 дугаар сар, Хойд Калифорниа. Ингэж яваад газраас малгай олж, Рени Жен гэх мөнөл түүнтэй адилхан бадарчилж яваа хоёр өстой таарч цааш хамт явцгаана. Ил галын дэргэд сууж хооллонгоо инхүү ярилцсан. Алекс, чи арай хэтрүүлж байна. Номон дээрх амьдрал сайхан л та. Чи өөрд жимсэн агаагаар амьдрч чадахгүй. Хүнд өөр юу хэрэгтэй гэж. Ээж авч нь хаана идэгин? Тэдний амьдрал хуурамч. Чи ээж аваагаа санахгүй нэг жоо. Тоор юу ингэж хэлсэн юм. Хайр дурлалаас, мөнгнөөс, бурхнаас, нэр төрөөс, итгэлээс чухал зүйл бол зөвхөн үнэн. Крисийн аав зүгээр нэг юм биш байдаг ба. NASA тэрнэр хиймэл дагууллагыг хамгийн хүчтэй системийг хэлбэлсэн байдаг. Аавч хоёр нь мөнгө олохын хэрээр харилцаа муудаж, салах дээрээ тулна хинтээ амьдрахаа өөрсдөө шийдгэж тэдэнд болгожээ. Тэдэж зөндөө уйлж. Гэхдээ аавч хоёр нь салаагүй ба муудалцгааж билээгүй байна. Сүүлдээ Крис Карен хоёр тоогоож болж, сал бол сална л үзгэж бодох болж. Рени Жен хоёр нэлээд хэдэн жил иймэрхүү нам гүм амьдралаараа амьдарчээ. Гэхдээ Жен Крисийг харсандааш тэрв гинтгэл энэ амьдралаас уйдсан юм шиг байдаг. Крис уснаас үхтлээ айдагч гэлээ далайн нус руу шууд л шумбун орно. Би далайг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ энд үнэхээр сайхан байна. Амьдралд хүч чадал биш, зоригтой байх нь илүү чухал. Зоригоо ядаж ганц удаа сорих хэрэгтэй. Ийхүү дэд буцаж ирэхэд Жен Рени хоёр буцаад эвлэрсэн байдаг. Яаж мэдж байгаа юм бэ гэж юу? Тэрийг өөрөө киногоо үзэхээр мэдэрээ заяа. Өглөө болж тэднийг майхнаасаа гарч ирэхэд Крис элсэн дээр баярлалаа гэж хүчээд тэднийг орхин дараагийн адал явдалдаа гарсан байдаг. 2 дугаар бүлэг. Энэ бүлгийн нэр нь Өсвөр нас. 9 дугаар сар болоход цагдаа нар Крисийн машиныг олсон ба түүнийг ямар нэгэн халдлагад өртөөгүй өөрөө машинаа орхиж явсан гэсэн дүгнэлт хийж аав ээж нь Крисийг өөрөө санаатаагаар тэднээс нуугдсан гэдгийг олж мэдээд багахан шигсэн тавьширчээ. 1990 оны 9 дугаар сарын 10, Зүүн өмнөд Дакота. Автобус олохоос 19 сарын өмнө. Крис нэгэн фермд ирж, Вен гэх хөрхөн ахуйтай найзууд болж, комбайнаар тараа хурааж, тэнхээ ах нарыг хэрхэн аж дүрж байгаа байж нь тэгээд иймэрхүү зүйл хийж байдаг. Чи яах гэж энд ирсэн юм? Би Аляскад очино. Аляскийн хоогт уу? Аляск хот уу? Аляск хотод зах байдаг юм. Биш ээ. Би Аляскийн хоогт очино. Нэг захаас нөгөө зах хүртэл ганцаараа явна. Надад цагч байхгүй, газрын зураг сүх гээд би юу ч авч явахгүй. Зүгээр л очино. Том голуудыг нь тэнгэрийг нь харна. Бас тоглоно. Зүгээр л тэнд очино. Зэрлэг байгальд очино. Зэрлэг байгальд юу хийх вэ? Зүгээр л амьдрана. Зүгээр л тэр үед маш гоё байх болно. Би буцаж ирээд ном бичсэн ч болно. Би зүгээр л энэ тэнэг нийгмээс залхаж байна. Тэнэг нийгэм, тийм ээ, тэнэг. Би юу ойлгодоггүй гэж? Би хүмүүсийг ойлгодоггүй юм. Хүмүүс яагаад нэг нэгэндээ муухай ханддгийг би ерөөсөө ойлгодоггүй. Үргэлж захирж, тушаах гин тэр болгоныг би ойлгодоггүй. Ямар хүмүүсийг хэлээд байна? Яагаад вэ? Аав ээжүүд, бэлдуучлагчид, улс төрчид. Крисийн аав ээж татварын албаар шалгуулж үзээд түүнийг бүх мөнгөө хандуулсан болохыг нь сонсоод хэлэх ч үгүй болж. Тэд хувийн мөрдөгч хөссөлж, орон даяар хайлгуулсан ч амжилтанд хүрч чадаагүй байна. Вэнийг цагдаа нар ирээд баримтлаад яваад өгнө. Ингээд Крис энд байх хугацаанд дууссан болохыг мэдэж дараагийн газар руугаа хөдлөнө. Ахлах сургуулаа төгсдөг жилиг Крис даатснаа худалдаж аваад Америкийн нутгаар зунжангаа илэж. Тэгж явахдаа аавч хоёр нь хэрхэн танилцсан тухай тэдний танилуудаа уулзах хоёроо мэдэж авсан бөгөөд аав ээж нь тэдэнд хотлон ярьдаг байжээ. Анх танилцахад аав нь их нэртэй байсан бөгөөд Крисийг төрсний хойно хүртэл анхны эхнэр Марша дээрээ очдог байсан. Тэд хойлосны эхнэр нөхөр байж. Тэрнийг нь мэдээд Крис Карен хоёр аавынхан хүсээгүй хүүхэд нь болж төрсэн юм шиг л санагддаг болсон. Аав нь тэднийг сэтгэлийн зовлон унгасандаа огтхонч тоохгүй юм шиг санагдсан. Харин ээж нь дотроо бусад хүмүүсээс ичиж зовдөг байсан ч гэсэн ааваас нь салж зүрхлээгүй байна. Крисийн эцэг их хоёрын харилцаа нь яг л шилшиг хагаж магадгүй болсныг өөртөө анзаарснаас гадна Крис тэдний харилцааг огтхонч тоохоо болж тэднээс бушуухан холдохын төгс болж аль болох хэрээр аялдаг болсон нь эцэг их хоёрт нь бөөрч хэцүү байлаа. Худлаа гэрлэж бас аав нь хүүхэдтэй гэдгээ тэднээс нууж байснаас болоод Крис их ууралсан. Тэгээд тэдэнд итгэхээ болсон. Гол гинтгэн дэшээ урсаж эхэлсэнтэй адилаар түүний амьдрал нь өөрчлөгдөж тэр нууцыг мэдээд Крисийн амьдралыг үзэл өөрчлөгдөн хүүхэд насны зүгээр л жижиг мэд санагдах болсон. Энэ бүхний зөвхөн охин дүүтэй хэлдэг байжээ. Крисийн аял үргэлжлэн гол уруудан завар явахыг хүсэж. Гол уруудан завар явъя гэвэл яах ёстой вэ? Туршлагатай юу? Яг уу маргахан л тэгвэл зөвшөөрөлтэй юу? Гол уруутгах зөвшөөрөл хэрэгтэй байдаг гэж юу? Эхлээд сайн сурчгаад ир. Тэгээд угаарл. Хэр удаан хүлээх вэ?
Чи энэ хүнтэй очиж уулзах хэрэгтэй. Завтай явах үе нь 2003 оны 5 дугаар сарын 7. 12 жил хүлээх юм уу? Яах вэ? $2000 өгчвөл хүчтэй аль биесны аялал нэгдэж болно. Би зүгээрээ баярлаа. Ингээд хогийн дээрээс нэг зай болоод эргэлзэж байснаа шууд яваад орчихно. Ер нь бол боловсны амь орлолт. Гэхдээ тэрхүү ширээ нурсгалыг даваад гарч чаддаг. Ингэж яваад бас л өөртөө нэдлэх гэх юм уу? Хоёр хөрхөн хостой таарч. Эрэхтэн бүр хоёлаа хамт явъя. Энэ голыг уруудаад 300 км явбал Мексик орно гэж байдаг. Дааш тэднийг инхүү ярьж байгаа хооронд голын эргүүлээд түүний хойноос нэхэж явааг мэдээд тэрээс явхаас өөр аргагүй болж цаашаа явна. Эргүүлүүдэд гүйцэтгэх нь тодорхой болсон тул завиа авна уул руу гарна. Хотоос машин олж дайгдаж гэрлүүгээ нэг залах гэсэн ч хажуудынхаа үгэнд нь нэг зоос нь илүү хэрэгтэй юм шиг санагдсан тул түүнд өгч орхино. Хавцал дээрээс үсэрж, завиар явж, тал зэрлэг адуу хөөн, бодлоо тэмдэглэл болгон болгоно. 1990 оны 12 дугаар сарын 2 нь Кортезийн далай. Крис завиар явсаар Мореласын талангийн сувгийг дамжин агуу завиа үлдээж Гольфаро замын унаагаар явсан буцаад иртэл завийг алга болчихсон байдаг. Агууд 30 гаруй хоноод Мексикийн хил дээр бүр халтайсан амтна. Тэгэд бүр ямар ч бичвэрээмтгүй тул түүнийг оруулдаггүй. Аргагүй болсон тэрээр буцаж хулгайгаар ачааны галт иргэн суудаг. Инх Лос Анжелест ирэхдээ анх удаа хотод орж ирж байгаа аятан амтна хотын гудмаар өдөржин тэнүүчлэн шөн болоход хоног төвөрлөх маягийн газар ирж бичиг баримт унтахаар гуйдаг. Хувцаа локерт хийн үнэл гадуур жаал алхаж хүмүүсийг ажин явахдаа тэр нэгэн барилгын цонхонд өөрийгөө төсөөлн хараад ойн гуцсан аятаа шууд л яваад өгнө. 3 дугаар бүлэг. Идэр нас. Крис коллежид байхдаа хүртэл аав ээжтэй уурласаар л байж. Тэрээр намайг хамгийн сайн ойлгодог хүн бол би өөрөө гэж үргэлж хэлдэг байв. Бөөргөр гингэд туслахаар орж ажиллаж байхад нь хамт ажилладаг охин нь оймс өмсдөг болцгооч гэснээс нь болоод шууд л яваад өгнө. Крисийг авснаас хойш 1 жил өнгөрөхөд аав ээжийнх нь уур бухимдал нь цөхрөнгөөр сэлгдэж тэд хоорондоо ойртох болж ээж нь гадуур явахдаа үргэлж Крисийг хайдаг байлаа. Нэгэн удаа тэрээр ууланд хандгай агнав. Түүхийн махыг хадгалах ямар ч туршлахгүй тэрээр бүгдийн ялааны хоол уулгаж орхино. Тэр нь жарахгүй биз. Махаа утаж ил галт tulсан ч дүүрнэт толсон байдаг. Дараа нь тэрээр үүндээ ихээр харамсдаг. 4 дугаар бүлэг. Family. Крис хаан ч юм тэнж явсаар эргээд Слейв тосгонд Рейнж Н хоёртой таардаг. 1991 он 12 дугаар сарын 18 нь автобус олохоос 4 сарын өмнө. Крист Аляск явахын тулд мөнгө хэрэг болж илаа. Ингээхийн тулд тэрээр ажил хийх хэрэгтэй болдог. Рейни түүнийг хамт байна гэвэл мөнгө өгч болохын гэтэл тэрээр татгалзаж Крисийг Трейси гэх охинтой танилцахыг ятгадаг. Гэвч Крисийг түүн рүү хальт харуугүй юу нөгөө охин шууд л түн дээр хүрээд ирдэг. Хамтдаа гадуур зугаалж ширээний ард оройн хоол зоглоно. Джейн анх Рейнтэй танилцахаас өмнө бүр жаахан охин байхдаа анхны хайртайгаа очирч түүнтэйгээ өндөр олуулаа сайхан амьдралыг мөрөөддөг байж. Гэтэл Джейнийг жирэмсэн болох үед өнөх залан түүнийг орхиж авснаар тэрээр хүүгээ ганцаараа өсгөжээ. Гэтэл хүүн 2 жилийн өмнөөс яг л Крисийн айдлаар гэрээсээ гараад өдөө хүртэл хэл чимээг алга болсон талаараа Крис дүгүүлнэ. Крис энэ хотод хэд хоног ном зарж Трейситэй зугаалны өдрүүдийг өнгөрөөнө. Трейси Крис нилээд татгсан байдаг. Гэвч түүний цорын ганц зорилго нь Аляск явах шүү дээ. Оройн тэд хамтдаа хөгжим тоглож дуулж цагийг өнгөрөөнө. Өглөө нь Крис Трейси чуудынгийн аягаа өгөөд хэрвээ ямар нэгэн зүйл хүсэж байвал түүнийгээ олж авах хэмээн тухан дээр нь үнсээд салцгаана. Джейн түүнийг зам гаргаж өгөөд түүнд малгай бэлгэлдэг. Түүнд яг л гэр бүл шигэн болсон хүмүүс шүү дээ. Крисийг алга болоод жил хагас болсны дараа аав нь түүнийг бараг л дурсгаа болж. Түүнд уурлсан уур хилэн зовлон шаналн сарниж эхэлсэн бололтой. Автобусыг олоод 9 дахь 7 хоног. Би их юм үзлээ. Аз жаргалд хүрэхэд юу хэрэгтэйг ойлгох шиг боллоо. Хөдөөгийн намгүй мигэл амьдрал хинтээ ч юугаач хуваалцахад бэлэн сайхан сэтгэлтэй хүмүүс. Өдөр бүр өөрсдийнхөө төлөө ажилласгаана. Гэвч амархаараа хөгжим сонсож хөршүүдтэйгээ хөөрнөлтнө. Энэ л аз жаргал байх. Бас хамгийн чухал нь хос хэрэгтэй. Мөн хүүхдүүд. Эр хүнд өөр юу хэрэгтэй юм бэ? Инхүү тэрээр гэртээ харахаар шийдэж Текланика голыг гатлах гэсэн боловч анх түүнийг ирсэн үеийнхтэй харьцуулах юмгүй үерлэж аюултай олжээ. Гэсэн чинь Крис шүү дээ. Гатлахыг оролдож хөлөө дүрсэн даруйд гол руу хөл алдаж өвөнгөө алдаад буцаад автобусандаа ирнэ. 5 дугаар бүлэг. Мэргэн ухааныг олсон нь. Джейн Рейни хоёроос салсны дараа тэрээр Рон Фрэнц гэх хүнд 6 жил амьдарч байгаа үедээ таардаг. 1992 оны 1-р сарын 12 нь. Анзо. Борего зөл. Өвөө түүнийг яагаад ажил хийдэггүй юм энэ төр гэж баахан байцаа шалгаана. Хэрээр хийж яваад түүнийг гэртээ оруулна хонолно. Түүний эхнэр хүүхдийг нэгэн согтуу хүн машинаар мөргөн үгүй хийжээ.
тэрээр сэтгэлээр унаж, архинд орж. Гэвч эхнэр хүүхдийнхээ ардаас архиар гашуудах нь ямар ч утгагүй тэрээр ойлгож, архинасаа ч гарч ухаарсныг нэж. Өвөө маань арьсаар хидлэл хийж, тэтгэврээ аван амар жимээр амьдран суудаг. Крис түүнтэй хамт өдрийг өнгөрөх болж, өөртөө арьсаар тэлээ хийн, загасчилж, лифтэнд суун, яг л аав хүү шиг хэдэн өдрийг өнгөрөв. Өөрийн урлсан тэлэн дээр очиж байсан газруудаа бүгдийг тэмдэглэсэн байдаг. Крис түүнийг зөрүүд өгөн байхаа болж, хороод буцаж ирэх хэрэгтэйг, урландаа уйтгалж суудгаа болж, уулын хариуд гарч ирэхийг уриалдаг. Өвөө түүнийг ихээр өгүүлэхээ хэлээд, хэрвээ чи уучлж чадвал чи хайрлана. Чи хайрлаж чадвал бурхан чамайг ивэх болно гэж хэлдэг. Эргээд Аляск руу цаг хугацаа ухарж, Крис ан хийх гэсэн ч амьд юу ч болоогүй учраас үлсгийн нэрээр зэрлэг ургамал жимсээр хооллохоос өөр аргагүй болдог. Түүнийг унтаад сэрэхэд биеийн тавгуурхиж, уусан зүйлээ буцаан гаргаж байлаа. Тэрээр зэрлэг төмсний үрийг эзснээс болж биеийн сулсны дээрээс нэмээд саажсан байдаг. Тэрээр турхын дээдээр турж, эцэж, бүр баавгаш түүнийг тоож иддэггүй. Крис нууцаар явхаар зэхэж байхад нь Фрэнс түүнийг мэдээд түүнд Аляскт очиход хэрэг болох зүйлсийг цөмийн бэлдэж өгөөд түүнийг гаргаж өгнө. Фрэнс айлын ганц хүү байсан болохоор түүнийг өхвөл түүний удам тасрах болно. Би чамайг өргөж авъя. Үгүй, би чиний өвөөчин болъё гэхэд Крис хоёлаа намайг Аляскаас ирэхээр ярилцъя хэмээснээр тэд салцгаадаг. Крис хорджээ. Инхүү тэрээр энэхүү киноны санааг тэр чигт нь өгүүлж чадахгүй залдартай өгөө бичдэг. Нас барснаас нь хойш 2-7 хоногийн дараа түүний цогцыг Баавгай нанчид автууснаас нь олжээ. 1992 оны 9-р сарын 19-нд түүний дүү Карин нь ахыгаа чанарыг үүрэг хүчинтэй хийн Аляск авч явжээ. Крис Маккенлисийн нас барсан шалтгаан бол олон жилийн туршид маргаан дагуулсан сэдэв бөгөөд анхнаасаа яг тодор тогтоогдоогүй байв. Гэхдээ сүүлийн жилүүдэд илүү наривчлсан судалгаа шинжилгээний дүнд илүү бодиттой дүгнэлтүүд гарсан байдаг. Крис 1992 оны 4-р сарын 28-нд Аляскт орш хаягдсан автобус Magic Bus 142-д хүрч очсон. 113 хоногийн турш тэнд амьдарсны эцэст 7-р сарын 5-нд буцах гэж оролдоод Кланика гол ширүүн урсаж байсан тул эргэж автобус руу буцсан. Крис сүүлийн үед ан хийж чадхаа болж ургамал үндэс үрээр хооллож эхэлсэн. Тэрээр тэмдэглэл дээрээ хоолны ордлох мэт шинж тэмдэгтэй болсон тухай бичсэн байдаг. Зэрлэг төмс. Энэ ургамлын үндэс нь хүн итгэхэд аюулгүй. Харин үр хэсэг нь хортой байж магадгүй гэж судлаачид үзсэн. ODAP хэмээх мэдрэлийн ор. Джон болон биохимч Джонатан нарын судалгаагаар хайдесром альбинум ургамлын өрөнд ODAP гэж нэрлэгдэх мэдрэлийн орт бодис агуулгадс байж болзошгүй гэж үзсэн. Энэ бодис нь булчин сулрах, мэдрэлийн гэмтэл, хөдөлгөөнд саадуулах нөлөөтэй. Хэрвээ Крис ODAP-тэй үрийг эзэн бол тэр биеийг хөдөлгөж чадахгүй болж ан хийх, ургамал дүүх боломжгүй болж өссөн. Ордлого нь хоол боловсруулалт муутгад хүргээж Крис эзэн хоолоо шингээж чадахгүй болсон. Энийг биеийн чинь хурдан насагдах, тамиргүй болох, эцэст нь зүрхний дутагдал, эсвэл дотор үсгэл нь үүсгэж амьд мөрдөг. Энд түрээд 2007 онд гарч үдсэн хүн бүхний дотор нэгэн зүйлийг бодогдуулах нийтэд Wild гэх гайхамшигтай киноны товчлолоо өндөрлөж байна.